J'ai compris tous les mots, j'ai bien compris, merci. Raisonnable et nouveau, c'est ainsi par ici. Que les choses ont changé, que les fleurs ont fané, que le temps d'avant, c'était le temps d'avant. Que si tout s'appelasse, les amours s'y passent. Il faut que tu saches, j'irai chercher ton cœur si tu l'emportes ailleurs. Même si dans tes danses, d'autres dansent des heures. J'irai chercher ton âme dans les froids, dans les flammes. Je te jetterai des sorts pour que tu m'aimes. За эхлээд 7 цаг 30 минутанд орж ирлээ. Уус авсарлаарч ирж байна. Тэр нэг айлын ардлын хөндөл нэг жоохон тэгэн догоо гэж тийм шоцсон тийм бид нар бол сайхан цагаад. Шилийн бүгд жуулчны байцсан гэдэг 30 гэрээс 11 болтол гамд чи хагаарт зөвхөлээд нэгдүгээр хоёрдугаарт гэр сайхан гэрт гоё байна. Эндээс 7 км-ийн зайтай хархан маань байгаа. Камераараа гинт айгүй Камера айгүй шинэ. Та нар дов дов болчихлоо чинь би бичиг болчлоосаа ёо. За одоо эхлэе. За сав бацгаад. Үс нам унтсан биз дээ. гоё. Тийм ээ. Баярлалаа. Хамгийн дэрхэн цагийн юм мэдсэн үү? Давсгандаа дийлдэл. Галлагаан дийлдэл босч ирлээ шүү дээ. Тэглээ өглөө. Энэ одоо ингээд тойрол байж байгаа хайрхнууд нь нэр нь шидэн баг хайрхан байх. Ойрхон хэлбэр их Айцсан дээр энд байж байгаа энд байж байгаа гэх яг ингээд адууны туурай шиг юм цамбан цамбан. Тэгээ энэ хайрхнууд чинь адуу тууж орж ирээд хийдэг байсан юм байх тийм гэж ярьд юм дээ нас гэх юм. Энэ мө чи тийм биш. Хийчдэг байсан юм уу та? Энэ шүү. Би жолооч явуулчихна. Тэр нь одоо дахны нөгөө нэг хий төгжаам ягаад зүгээр амьдаа зузаалаад гараад яваад дахиад очиж чи өө ингэж явахгүй гэсэн за яваа гэ. Тэгсэн чинь тааш тэгээ замдаа чанахаа үзэлцээр гад 1 сарын 3-нд авсан байхгүй. Тэр энэ чирээд эндээс нэг арих гаргаж ирээд. Чүм гэж. Тэгээд якуц гэдэг тэр уурхаа дээр ажилладаг гарууд тэгж арих утдаг гэсэн шүү дээ. Ингээд лом гадаа гаргаад хөлдөөчдөг гэсэн. Тэгээд лом авцсан гутал арихаа задлаад мэдээвэр нь уусгадаг гинэ. Тэгэхээр тэр ломны гойцныг авч явдаг. Ус нь ломон дээр хөлдөж үлдээл. Цэвэр спирттэй тэгж явдаг гэсэн. За тэн дээр гарч байгаа барилдах уу? Дээлтэнүүд. Чамаагаа зүгээр савраад аймалаа. Гуралтаа. Лоуц ч гоё тий. За очивол Бабаа. тий. Со лоуц зүгээр үү тий.
Ер нь логон бас гайгүй ма тий. Корпус нь Ойлоо. хоёлаа. Дисплей сайтай л та. 26 оны 1 сарын 22-ны өдөр тулгаахтайгаа их Монгол барилгынхаа Зарим нэгэн хамталантай. хамтаалантаа өвлийн анхны бас сайхан аяллыг хийж байна. Сэцэн хаан аймгийн хуучнаар бол одоо Сэцэн хааны нутагт явж байна да. Алдарт Шилийн бүгд хайрхныхаа өөрт. Яна идүүд. Толгойх бол одоо Сэцэн хаан аймаг Шилийн богдод одоо хамгийн анх ирж ирсэн хэд онд ирж ирсэн. Хамгийн анх Шилийн богд дээр одоогоос 20 жил өмнө ирсэн ба да. Миний хамгийн анх байгаль орчны яамд ороод усны савгын дараагаар бол ийшээ томилтоор явхад хамгийн анхны томилт Сэцэн хааны буюу Анган нуурын томилт байсан. Тийм тэгээ Анган нуурын ширгэлээ гээд 16 онд ч үү тий. Тэгээд ирээд 8 сарын 31-нд ирж хоноод тэгээ 9 сарын 1-нд бороо орж ирсэн. Айгуу тийм сайхан бэлэгдэлтэй тийм Сэцэн хааны нутгийг надад айгуу тийм гоё сэтгэл тодхон байдгийг. Тэгээд Дарган нутагт Ганган нуур Даргангийн байгалийн зохицол газар саам гадагштай хамтраа. Тэгээд энэ сайхан юм дээр иржээ. Тэр жилээ дахиад энэ Шилийн богд хайрхан дээр ирж. Тэгээд Шилийн богд хайрхан дээр ирээд миний урд алхаж явсан манай Нямдаа даргын битэрийн өврлөө шарирээ могоо ороод хоёулаа арилж дээгүүр нь харайж гараад очоод Нямдаа дарга маань Монгол улсын гавьяа тэмээ хэрхэн алдар цалыг авч яж вүлээ. Баатар гэрсийн дуулалтай баяр цэнгийн хатирхан баруун зүнэ тойруулаад бахнаад Харган тавтаа сайхан үз. сайхан үжиж гин үү. Сайхан. Энтэй сайхан нутаг тахтаага ингээд сууж сайхан байна. Оо сайхан бай сайхан. Сэцэн хааны нутаг. Алдарт Шилийн богд дуулынхаа Бүгдээрээ ийш ингээд тойроо суучих манайхаа. Сэцэн хааны одоо алдарт Шилийн богд хайрхныхаа өөрт их Монгол барилга компанийн одоо ингээд 20 байгуулагдаад 23 жил болж байна. Манай том ах маань одоо энэ их Монгол барилга компани ерөнхий захирал. Өөрөө доор 10 дүүтэй. 10 дүүгийнх нь одоо 4 эрэгтэй дүү нь одоо ингээд энд дагаад явж байна. Тэгээ манай компани Цааш их хэрэг дамжуулчих. ерөнхий инженерүүд ингээд манай нэгтлэн ингээд сайхан хамт олноор өнөөдөр ингээд өвлийн тэргүүн сарын шинийн дөрөв өнөөдөр энд ингээд сууж байгаа бол одоо энэ хайрхны маань нэрийг юу гэлээ хайчин уул гэсэн далайн төвчнөөс дэш 1500 гаруй метрийн өндөрт энэ хайчин уулын орой дээр бид нар сууж байна. Одоо тэнтэйс одоо далайн төвчнөөс дэш 1750 орчим метрийн өндөрт тэнд одоо Шилийн богд хайрхан маань харагдаж байна. Өнөөдөр шинийн дөрөв бид нар Монгол билеглэлээр шинийн тавныхаа өглөөр ургахын удаанарыг Шилийн богд хайрхныхаа орой дээрээс харахаар энд ингээд сайхан сууж байна. Сайхан бай сайхан. Өнөөдөр тэгээд ямар гоё дуулах. Бид нар ч одоо Улаанбаатараас халуун хооронд ирсэн юм шиг шүү те. Хотод бол ингэ суулгахгүй шүү бацар байна. Энд чи янзын сайхан байна. Ингээ сууж шүү. Нэр энэ бас жиж өндөрт байж байгаа чинь салхимал байхтай өндөр гоё. Гэхдээ би ч нөгөө өндрийн айдастай гадагшаа дотгошоо явахаар өндөр байшингаа сайгаад идэг. Тэгээ манай энэ 1700 бид нар чи зүгээр ингээ газар дээр зогсоо 1500 600 м. Тэгээ энэ тийм өндөр байшингууд дээр 60 70 100 хэдэн давхар дээр гарч толгой ирэхгүй л. Бид нар чи өөрөө далайн. Тэгээд тэр чинь 100 одоо 126 дээр би гарч байгаа. Тэр нь тэгсэн чинь дадаан төвшөөс 520 л гэж байгаа. Манай хамгийн Тэгэхээр чи бид нар Улаанбаатартаа зогсож байгаа тэрнээс өндөрт байж болохоор даригтлогоо тэр даралтан дөрөвчд ордгүй юм биш. За идээ идгээл ингээд цас масаар байгаа хта айл гэрэж тоглоно өстэй би эндээ. За цай уу гэрээ ийдсэн гээд. Ингэчээ. Тоглоорой. Энтэй тоглох юм. Талд ингээ байж энэ яг хөвчөд бол энэ цасыг ингэж хамж аваад цай чанахад нөгөө навч ясан жирийн юмнууд ингээ унтсан тэд нар нь баг идээ болоод оо ёстой янз юм. Гэтэ гоё гэдэг нь их ядарч яваад би тэр жил нэг анд явж байгаа төөрөөд буунтад. Тэгээ шүнжэнгөө яваад хээр хоноод
Тэгээ маргааш бүр явж чадах болоод хөвчөд явахаар чинь гүнзгий сас руу ингээд гიშгхлээр хөл ингээд цөмрөөд орчин. Тэгээ доотлоо нөө модон ширэнгнүүд тэрийг ахгүйд ноцоцороод ядарчдаг. Тэгээд өстө за бүр өстө хөлдөж өгөхгүй гэж явж хагаад нөгөө салсан усудаа олохгүй. Тэгсэн чинь нэг хөгшөн байсан анчин хөгшөн. Жижигхэн толго тавьчихсан. Энэ хажуу талынхаа цаснаас ингэж самарчж хагаад буслахад өгсөн. Яг ингээд хөвчий нөгөө юу муу орцсон. Цаймаа байхгүй зүгээр нөгөө навч мавч орцсон. Одоо болтол тэрний гоё хамтд тэрий чинь нэг хоёр балгаад хөлдөж өгөхгүй сайн зүгээр сад тавиа те. Тэгээ нөгөө пурга ингээ байж байгаа байхгүй. Тэгээ бүр бүлгэж очиж байна. Тэгээ пурган руу намайг бүкснөөс өргөөд оруулж. Тэр пурганы шалан дээр ингээд хөвтөд ямар ч хизээж хөвтөж үзээгүй гоё орон дээр за ямар ч амьд гарлаа гэж бодож байна. Энэ бол одоо Алхын сан ирсэн одоо Тангараг гэдэг газар шүү дээ. Халхан Монголын сан ирсүү сонсож бай гэж байгаа шүү дээ. Харснаа ахгүй харин хажуугаа хадрахгүй гэдэг. Зөндөө үг хэлсэн шүү. За ганах. Ирж ирсэн үү харах нь. Анх удаага ирж байна. Өмнө ирж байгаагүй та. Анх удаа ирж байна. Төсөөлж ирсэн тэр харж байгаа. Үнэхээр гоё юм. Өвөл бас сүртэй байна. Засан бүргүүл нүмерчгөөд сайхан харагдчихэв. Тэгээ ийм байгальд ийм гоё ариун дагшин газар ирэхээр чинь хүн чинь ярих хэлэх хүртэл гоё болдог. Байгаль өөрөө хүнд тийм энерги өгдөг. Тэгэхээр Монгол хүн амны эвлэгээр гэж энэ 26 онд моржил монголчууд манай хамт олон гэр бүл төрөл төрөсөд ах トゥ ус уус таяараа үнэхээр сайхан галдралтай ороод энэ дэлхийн том хөгжилтэй улсуудтай хил нийсэн улс болох анхны гарааныхан жил болох байх 100% итгэлтэй байгаа бид нар ч бүгдээрээ. Magnetten gawd annaka bardon inne de yawanas di khun himir don data sinaj baga abdush arg bikku shirdim bogdo sinaj yawa chon shige ilmigiyo de shirdim bogdo sinaj baga abdush arg bikku shirdim bogdo Yawa chon shige ilmigiyo shirdim bogdo За харгалгаа гасцгаан да тий.
мордын хүс санхалнаа Хитэн зууны төвтэйгээс хөрг ватрын ухаар сонслоо Аяа миний Монголын заяа Хатносон гайхам заяа Усан чадсан үнэн заяа Сайн тайч миний чиний Бид бүгдийн Монголын заяа Өнгөр зүйл өсдөг гэлгээ харуулах гэж Өшөх хүнд дардаг бодхон мэдүүлэх гэж Монголээс Чингисийн бадрууд Мартаган артаган мөнх тэнгэртэйгэн хорвоо ин хасиг тоо сын бидээ Зуны төвтэйгээс хөрг мордын хүс санхалнаа Хитэн зуны төвтэйгээс хөрг ватрын ухаар сонслоо Аяа миний Монголын заяа Хатносон гайхам заяа Усан чадсан үнэн заяа Сайн тайч миний чиний Бид бүгдийн Монголын заяа Хитэн зууны төвтэйгээс хөрг мордын хүс санхалнаа Хитэн зууны төвтэйгээс хөрг ватрын ухаар сонслоо Аяа миний Монголын заяа Хатносон гайхам заяа Усан чадсан үнэн заяа Сайн тайч миний чиний Бид бүгдийн Монголын заяа